Оны залуу лекцийн үйл ажиллагааг нээж үг хэлнүү хэмээн та бүгдийнхээ өмнө Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн залуучуудын ассамблеийн дэд ерөнхийлөгч Аюушийн мөнх бод таныг хүндэтгэлтэйгээр урьж байна. Амар мэнд үү, эрхэм залуусаа, эрхэм оны залуусаа, эрхэм зочдоо. Өнөөдөр бид нар Монгол улсын төрийн ордны их танхимаа Монголынхоо залуучуудаар өргөгдсөн дөрвөн сайхан эрхмийнхээ үгийг сонсохоор урамжуулаад байна. Монголын залуучуудын холбоо удахгүй 100 жилийнхээ ойд тэмдэглэх гэж байна. Монгол улсын сүүлийн 100 жилийн түүхийн хамгийн чухал хэсэг нь бол бас залуучуудын түүх, залуучуудын байгууллагын түүх байгаа. Монголын залуучуудын холбоо энэ 100 жилийн хугацаанд өөрөөсөө олон сайхан байгууллагуудыг төрүүлэн гаргасан. Түүний дотроос Next Stop оны залууг тодруулдаг үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулдаг залуу өдөртөгч сан байгаа. 1990 онд бид нар нийгмийн шилжилт, эдийн засгийн шилжилтийг анх удаа хоёулангийн зэрэг хийж арчлалд шилжсэн ийм улс орн. Энэ шилжилтийг хоёулангийн хийхэд үнэхээр амаргүй байсан. Яагаад гэвэл тэр үед арчлал гэж юу юм бэ гэдгийг бас хэлждэг, таниулждаг хүн ховор бүгд социалист системд хувийн өмчгүй байсан хүмүүс бизнес хийж өмчтэй болох, мөн гадаадад явах гэх мэтлэнгээр маш их олон шин эрхүүд нээгдсэн байдаг. Ийм цаг үед бас нийгэмдээ хэн оройлох ёстой юм бэ? Нийгмээ хэн хөтлөх ёстой юм бэ? Залуучууд хэнийг дагаж, хэнийг үлгэрлэн нуурах ёстой юм бэ гэдэг асуултууд зэрэгцэн урууж гарч ирсэн байдаг. Энэ жагуулгаараа улс төрийн шинжилгээг хийж байгаа улс төрчдөө тэр дотроо залуу улс төрчд нараа дэмжиж дээр нь бизнес ганцхан 8-аас дөнгөж эхэлжсэн тэр бизнес гэдэг ойлголтыг олон улсын түвшний жинхэнэ корпорацийн бизнес болох хүртэл хэрхэн явуулах ёстой юм бэ? Энэ бизнес хийж дөнгөж хөл тавьж байгаа залуучуудаа бид нар яаж дэмжих вэ гэдэг бизнесийн залууга тодруулдаг болж эхэлсэн байгаа. Ингээд 1992 онд анх Next Stop наадмын зохион байгуулж анхны оны залуучууд тэгэхэд тодорсон байдаг. Түүнээс хойш 25 жил өнгөрч албан ёсоор бид нар Next Stop наадмын 25 жилийн ой дээр шилжилтийн үе өндөрлөлөө гэж ингэж зарласан байгаа. Энэ шилжилтийн үеийг өндөрлснийг бид нар юугаар дүгнээд байгаа юм бэ? Шилжилтийн үеийг бид нар өндөрлөөж үнэхээр чадсан уу? Шилжилтийн үед бид нар юуг алдав, юуг онов гэдэг эдгээр асуултууд бас хөвгсөөр байгаа. Энэ асуултуудыг бас бид нар тодорхой байлгахын тулд, энэ асуултуудыг бид нар эзэнтэй байлгахын тулд мөн бас энэ өнгөрсөн шилжилтийн 25 жилийн алдаа оноо, гавьяа шагнал, ял зэмиг бүгднгийн үүрэх энэ чадaltaй эрхмүүдийг бид нар бас 25 жилийнхээ ой дээр тодруулъя гэж ингэж шийдсэн билээ. Үнэхээр Next Stop наадам бүхий л түүхийнхээ хугацаанд шалгаруулж яснаас маш онцгойгоор дээр нь маш шударгаар 2017 оны мөн шилжилтийн 25 жилийн топ залуучуудаа өнгөрсөн жил бид нар тодруулсан. Энэ бүх процессыг та бүхэн бас олон нийтийн хэвлэлтэй хэрэгсэл, сошиал медиагаар бүгд үзсэн учраас нуршихгүйгээр энд үлдээе. Ерөөсөө түүх гэдэг бол алдаа оноотойгоо хамт бүтчихэдэг. Энэ алдаа оноог бид нэр
хэрэг өнөөдөр хүлээн зөвшөөрч чадах юм бол өнөөдрийн бүтээн байгуулалтыг өнөөдрийн залуучууд хийж чаддаг. Ингэж хийж чадж гэмээр ирээдүйд тодорхой болж ирээдүйд бидний үр хөвж юу бүтээх юм, биднийг бас яаж үнэлж цэгнэх юм гэдэг 3 цагийн хэлхээс бүрэн болдог. Ийм л жамтай. Тийм учраас бид өнгөрсөн 25 жилийг үнэхээр нуруунд дээрээ үрсэн 2 эрхмээ залуучууд сонгож Next Stop наадамд оролцсон 500 эрхэм нууц санал хураалтаар тодруулж гаргаж ирж зарласан байж байгаа. Энэ бол үнэн байсан учраас тодорсон ийм л зүйл. Тийм ч учраас өнөөдөр бид нар эдгээр эрхмүүдээс улс орноо өөрийн гар дээр хүлээж авч өнөөдрөө бүтээн байгуулахдаа бид нар бас үнэн байх шаардлага байна. Тийм ч учраас хийх гэж байгаа биш. Хийсэн хүмүүсээс бид нар үг сонсох нь юу юунаас илүү чухал байна. Энэ агуулгаараа шилжилтийн 25 жилийн улс төрийн топ залуу хууль зүйн нямдорж байгаа бизнес эдийн засгийн шилжилтийн 25 жилийн топ залуу МСРС-ийн од жаргалгүй юун дээр алдсан юм, юун дээр унсан юм, бидэнд юу захих гээд байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хэдүүлээ хамтдаа сонсцгоё. Энийг бид нар алдхаасаа өмнө сонсож байгаа гэдэг залуучууд маань чин сэтгэлээсээ гүнээ сайн ухаарай. Алдсан хойноо харамсах нэг хэрэг, алдхаасаа өмнө санд сэрэх нөгөө хэрэг байт юм аа. Тийм учраас бид нар өнөөдөр юу ч мэдэхгүй эхэлж исэн эдний үеийг бодвол хийж үзээд алдаа оноогоо дэвсэлцэн ийм сайхан нэгэн үеийн багш нартай болж золгож байгаагаараа бидний үе бас азтай. Шилжилтийн үе дуусны ард ямар үе эхлэх юм бэ гэж. Шилжилт дууслаа. Одоо бид нар хаана олон улсын харилцаанд ч тэр, эдийн засгийн харилцаанд ч тэр, улс төрийн харилцаанд ч тэр нийгмийн бүхий л бүрдүүлэгч бүлгүүдийнхээ хүрээд хүртэл жинхэнэ нөгөө монголчуудын хэлдгээр өөр нь бүсэндөө цэрэн чэйжэндээ байх учир зүгээ нэг олж байна. Тийм учраас одоо биднэрт бүтээн байгуулах ажил үлдэж байна. Шилжилтийн 25 жил өглөө болгон босоод бид нар өнөөдөр ажилтай болж чадах болов уу гэж өөрөөсөө асуудаг байсан бол одоо бид нар ажлын байр бол бэлэн байгаа, тэрэнд харин би тэнцэх үү гэж асуудаг. Ийм л асуултаар бид нар өөрсдийнхөө асуултыг солих гэж байна. Шилжилтийн 25 жил явсаар байгаа залуу хүний мөрөөдөл байртай болох болж үлдсэн бол одоо бид нар яаж улсаа 25 он гэхэд бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч улс болох уу, 2044 он гэхэд яаж дэлхийд тэргүүлэгч улс болох вэ? Энд залуу бие яаж оролцох вэ гэдгээ ярьж хэлцэх ийм сайхан үе эхэлж байна. Тийм ч учраас 17 оноос 44 он хүртэлх 27 жилийн хугацаанд бид нар жинхэнэ агуулгаараа бид нар бүтээн байгуулалтыг хийнэ. Дээр нь бид нар өөрсдөө бүтээгч үе байна. Залуу хүн бүр өөрсдөө бүтээлч эзэн байх ийм л цаг үеийг энэ шилжилтийн 25 жилийн маань бидэнд нээж өглөө. Үүний өмнө бидний эмээ өвөөч гэсэн биднэрт социализм гэдэг зүйлийг бүрэн дүүрэн таниулсан. Тэрний өмнөх элэнц эмээ өвөө маань бас бидэнд яаж өөрөөр хэлбэл бусдын дарлалд байдığım, тэндээс яаж суурч гарч болдığım, тэрний дээд өвгөцгүүд маань бас дэлхийг хэрхэн эрхшээж болдığım, эвтэй байвал юунд хүрдэм бэ гэдгийг өвдөнгийн үлгэрлэнд уриалж үзүүлсэн. Тийм учраас биднэрт одоо шин тулгар гэхээсээ илүү бидэд таньсан бүгдээрээ өөрсдөө хурцлж бүтээх л ийм ганцхан зам үлдсэн байна. Тийм учраас өнөөдрийн лекцийн ач холбогдол бол түүхэн ач холбогдолтой. Энэ лекцээр бид нар Монгол орон даяар Монгол
залуу хүн болгоныг жинхэнэ бүтээлч эзэн болгох тэрхүү том аяныг бас эхлүүлж байгаа гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна. Энэ жил бид нар шалгуулалт хийхдээ нийгмийн бүх ил бүлгийн байгууллагуудыг бүгднийг нь оролцуулсан байж байгаа. Монголын халамжлан мүйжүүлэгчдийн холбоо гэдэг манай залуучуудаа гэсэн сэтгэлтэй ахмадуудаас бүрдсэн байгууллага. Дээр нь 27 жил нилээдгүй бүдгэрсэн заавал нийгмийн гол баган болдог Монголын сэхэтнүүдийн холбоо. За цаашлаад манай Их Монгол язгууртан буюу бидний өв уламжлал үндэс ухсаа цаашлаад бидний нэгдэн нийлэхийн бүх утга учирыг өөртөө агуулсан энэхүү сайхан байгууллага. За мөн бидний залгамж, бидний хойч болсон Их Монгол хүүхдийн холбооныхан маань энэхүү шалгуулалтад бас нэгдэж оролцсноороо энэ удаагийн түүхэн ач холбогдлыг улам их өндөрт өргөсөн. Эдгээр байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүн удирдлагуудад гүн талархал илэрхийлж байна. Бүтээгч үе маань 2017 оноос тодорч эхэлж байна. Энэ бүтээгч үеийг 2 бүсгүй бас эхлүүлэх болсонд бид үнэхээр гайхсан. Гайхшил маань бас тодорч байгаа 2 салбар дээр нь улам лавширсан гэдгийг бас ерөнхийлөгчийн хувьд хэлхийг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн салбарын бизнес эрхэлдэг бүсгүй маань эдийн засгийн салбар дээр бүтээгч бизнесмен болж тодорч гарч ирсэн. Мөн боловсролын салбарыг удирдах байгаа засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн маань бүтээгч улс төрч гэсэн энэ номинац дээр шалгарч гарч ирсэн байж байгаа. Үнэхээр үнний дуу хоолой үнэн байхгүй бол бүтээх гэж байгаа эзэн хүн боловсролтой байхгүй бол бид бас бүтээгчдийн үе эхэлж байна гэж хэлэхэд бол эргэлзээ төрөх хэн нэгэн байх магадлал өндөр юм аа. Тийм учраас бид нар бол шалгуулалт үнэхээр шударга байсан юм байна. Нүдээ олсон юм байна. Үнэхээр төр төмөнүүдтэй гэж үнэхээр үний юм байна. Ард түмэн угаасаа төрийн үндэс байдаг гэдэг нь улам тодорч байна гэж ингэж улам сайхан итгэл үнэмшил авсан ийм сайхан шалгуулалт болсон гэдгийг хэлхийг хүсэж байна. 2018 онд бид нар бас дараагийн түүжээлэгч нараа тодруулна. Тэрийг бид нар илүү хариуцлагатай, илүү бид нар итгэл үнэмшилтэйгээр бүрэн тодруулах ийм боломжийг олгож өгсөн бас бүтээгчдийн гараа болсон та яртаа бас талархаж байна. Ингээд олон зүйлийг дуршихгүйгээр алдаа онооноос суралцъя, бүтээгчд байх бэлтгэлээ хамтдаа базааж эхэлье. Гэлээ.